илгээрээ хэвтгэвэ гэдэг эрсдэл талаас нь та бүхнийг бас харж үзээсэй гэсэн ийм саналтай байна. 3 дугаарт нь ашигт малтналын юуны амнаатыг бид нар өнөөдөр сангийн яамны тогтоож байгаа жишг үнээр тооцож авдаг. Гэтэл сангийн яамны тогтоож байгаа жишг үнээр хизээж уурхайнууд зарж чаддаггүй. Уурхайгаас гарч байгаа нүүрс өөрөө хэдийгээр Монгол улсын стандартад нэг ангилалд орж байгаа боловч харилцан ялгаатай байдаг. Хятад улсад нүүрсний стандарт нарийн нүүрсний стандартын үзүүлэлт болгоноор тохируулга хийжээж үн тогтооддог. Гэтэл Монгол улсад энэ тохируулгыг ерөөсөө авч үздэггүй. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор үнийн зөрүү гардаг. Бид нэр энэ эрсдлийг даван туулах гээд биржийн арилжаанд оролцож үзье. Тэгэхээр биржээр нүүрсийг бол авахгүй юм бэл. Ийм учраас бид нар тэгээд аргагүй өрхөнд уламжилт харилцагч нартайгаа нүүрсээ зараад явж байгаа. Тэгэхээр үнийн савлгаатай үед зарим үед жишг үн маань нийт борлуулалтын үеийн 30-аас 40% эзэлдэг. Зөвхөн амнаат. Тэгэхээр амнаат 30-аас 40% эзэмшиж байхад нэмээд бид нар 5 хүртэл тусгай амнаатыг тооцсон гэдэг бол магадгүй амнаат маань ирээдүйд хэд хүртэл хоёрыг эзэмших юм бэ гэдэг бол маш том эрсдэл. Тэгэхээр энэ үед бол нүүрсний уурхайнууд ялцчгүй хаалгаа барихаас өөр арга зам үлдэхгүй. Зөвхөн амнаатаар ингээд 30-40%-ийг төлөөд эхлэх юм бол цаана өөр олон татвар байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр энийг бол бас яалтгүй бодолцож үзээрэй гэдгийг шийдвэр гаргач нартай хэлье. Цаангаан хэлснийг ойлгож байна. Та ашиглалтын ойлголттой холбоотой асуудал тусгаалаад манай амьдралд нэг зөвшөөрлөлт холбоотой ярьж болно. Асуудалгүй. Нээлттэй л байгаа шүү дээ. Одондоо ярилцал болж байгаа. Хоёрдугаарт тэр юуныхан байсан SGS-ийн нөлөө тэгээд яг нэг үгүй ихэд 60% гэдэг байгаа чинь та нар яг сая хэлсэн хэлсэн. Бид нар ингээд тоолоод харах юм бол үйл ажиллагаа явуулж байгаа ч чинь бүгд энэс илүү өгч байгаа. Тэгээд засгийн газар энд анх удаага ирнэ гэдэг шиг хандчаа. Энийг ингээд дуусчихаа гэдэг ингээд хандчаа. Бид нар нийлээ саналаа өгөөд эцэлчихье. Тэ? Одоо зогсчмоор дуусчих. Тэгэхгүй бол том ордч нэгтгэх байлаа. Том өрөнгө оруулж байхгүй боллоо. Жог хайгуул хийж байгаа гайгүй болоод ирэхтэн зэрэг нь стратеги болчих магадгүй гэж айгаа цааш өвсүүлэх болчиход байгаа. Тэгэхээр их орноо шууд